болосоо ээжийн төрөд нагцнаарны өндөختийн ихнэ болосоо ауийн төрөд авганаарны сатан төрөд бүндэрэ сайн сайхан яваарай саннан дурсан толгой цоо сатан анжингарай. За яг энэ уугуул нутгийн хөвгт хөхгүй би бол атсан 8 төгссөн. Тэгээд оромтод очоод 88-аас хойш тэгээд одоо Тэмс тараад тэгээд тэрнээс хойш зэрэгт яваад зэрэг 2 жил алгаалаа. Тэгээд тэрнээс хойш ерөнхийдөө зэрэг сард жирээд хадад жил уурхаан жолооч ажиллаж. Тэгээд одоо хөдөлж жолооч ажиллаж хийж байна. Энэ уугуул нут бол одоо энэ орж байгаа энэ хайсанд бол би дугуй төрөш дугуй өсөж жоохондоо яг энэ уугуул нутгийн хөвгт хөхгүй би. Ангаал гэж өөрчлөгддөг юм байна. Яг л байгалаараа сайхан Монгол нөхлөөр яг хэвээрээ байна. Дүүгд тогтмол цаад нь яг л одоо би ч одоо 54 5 хүрч штэ. Би одоо хүүхэн том нь тэр хоёр өгчтэй. Манайс нь ихээс 8 л байсан. Нэг нь хоног явсан. Тэгээд одоо байгаа нэг долоо одоо нэг хоёр дүүм нэг эмтэйг ажилтаа гэдэг. Тэгээд ажил нь болохгүй гэдэг. Тэгээд биднээс тэгэл хичээл гурван хөтөлбөрөөр заахсууд нь ирэх манай нэг эмтэй дүүг одоо гов алтаад тэрний нэр ажилладаг. Энэ залуу. Эднээс их нэрийг байна. Энэ юм. Би тавыг ч одоо дэвтүүд гарсан юмд хэлж байгаа. Урган баярд анх удаа хийж байгаа анх удаа ийм болж байгаа одоо анх удаа харж одоо зохион байгуулж байна. Бас сайхан болж байна. Бүрэн дэлгүүр болж байна. Ер нь тэгээд ер нь танихгүй мэн хингээ танихгүй шүү дээ. Хүүхдүүдийн залуучуудын тэгээд тусдаа амьдралдаа хүүхдүүд нь тэгээд энд талын дээр тараад явчихсан болохоор одоо ер нь танихгүй ба шүү. Намайг Чулуунбаатарын Цэнгэлмаа гэдэг. Миний ээж энэ ургийн баярт дээрээсээ 5 дахь хүүхэд буюу айлын 3 охины дундханд ороосоо 2 дахь дээрээсээ 5 дахь охин манай ээж. Ээжтэй бол бид нар ээжээсээ бид нар 8 удаа ээж аваасаа 8 удаа 4 охинтой айл манайх. Одоо хамгийн том нь би дараачихын дүү байгалмаа тэгээд гөлөг мөнгө цэцэг одоо ингээд зарим нэг нэрүүд энэний дээдлийнхэн дүү болгоо тэр нэргүүгээд энэ гэр бүл дээр байж энэ газрын тосон тоогооч хийж байгаа. Манай хоёр эмэгтэй дүү болгоо тоогооч мэрэгчлээ газрын тосон тоогооч хийдэг. Хоёр том дүү баг дүү хоёр маань болгоо нэг хувьцаат компанид жолооч хийдэг. Хоёулаа жолооч. Аав маань болгоо энэ Доронт аймгийн Матсмын 4-р багийн адуучин хүн байсан. Нэгдлийн адуу сэргээс ирээд гэр бүл болсныхаа дараа нэгдэл нийгэмд илсэж адуучин болоод 2000 оны ховчлын үед 2000 гаруй адуу нийгэмд хүлээлгэж өгчээсэн. Тэгээд аавын маань хөдөлмөр, ээжийн маань амьдрал нэг байсан учраас аавын маань одоо тэр амжилт нь бол ээжийн хоёр үргэлж хамт байдаг туршдаг байсан гэж боддгоо. Аав маань олонгууд нэгдэл нийгмийн адууг 2000 гаргаж хөвчлээ буцааж одод нэгдэлээр өгчээсэн. Энэ хугацаанд бол манай аав чинь алтан гац суудантай хөлмөрийн хүндэт медаль тэгээд аймгийн хошоо авраг адуучин тухайн үеийн хүмүүс ч адуучин Чулуунбаатар гэхээр баг адууныхын угаар л адуучин гэдгээр нь те мэддэг байсан. Тийм хүүхдүүдтэй манай дүүнер бүгд хөдөө өссөн болохоор амар хөдөлмөрч ажилласан дүүнер маань их ажилласан хүмүүс байдаг. Миний хувьд бол яг бага эмчийн мэрэгчлээ их хүрч байгаа эмчтэй. Яралтай тусламжийн төрийн тусламжаас 3 жилийн өмнө дэвтүртэй гарсан. Одоо 60 хүрэх гэж байна. Тэгээ ингээд дүүнэртэйгээ ингээд байгаа ингээд явж хад дүүнер маа миний одоо ингээд хийсэн бүтээс ингээд урган барих. Ихэд гэр орны маань дүүнер маань ирээл барьсан. Би нэг жошин шиг ирээл ингээд сууж байна.
ингээд зохион байгуулж байгаа энэ дүүнэртээ маш их баярлалдаг шүү гэж хэлмээр байна. Ургийн баярыг зохион байгуулж байгаа нийт ахын дүүстэй их баярлж байна. Хамгийн зөв зохион байгуулалт анхны ургийн баяр болж байна. Тэгээд хамгийн том баяр маань тэр сууж байна. Энэ болонгод хаана хэлтүүлээ? Та чи хаана хэлтүүлээ? Тэнд юунд ажилладаг? Дараг оруулдаг. Тэнд ажилладаг. Ингээд ороод тэгээд одоо нэг дүү маань энэ орж ирж байна. Орж Баатар сүг энэ жинхэнэ манай хөдөө байдаг малчин дүү маань бүх ар залын маань мал молыг ахын дүнсгэн малыг хардаг. Жинхэнэ малчин удмаа яг залгамжиж байгаа дүү маань олонгод энэ орж ирж байна. Тэгээд энэ бэр маань олонгод энэ дүүгийн маань бэр манай дүүнэрийн бэрүүд мундаг ажилтай ажилласан хүүхнүүд байдаг. Тэгээд ажиллана. Энэ эмээгийнхээ талаар дурсахад манай ээж бидний эмээ бол айлын ана ганц өргөл охин байсан. Тэгээ одоо энэхийн зүүн урд орж байгаа цагаан дэрс гэдэг газар амьдарч байгаа. Тэр одоо өөрийн ана тэр манай эмээгийн аав ээж нь өргөж аав ээж нь бол занг дээр үеэр занг гэж ярьсан боловч одоогийн багийн дарга шиг тийм ажил хийдэг хүн байсан юм шиг байна. Тэгээ айлан ганц өргөл охин байсан. Тэгээд одоо дунд гардаг шиг нөгөө адуучин залуутайгаа гэр бүл болж ирсэн гэдэг ярьдаг байсан. Хамгийн гол жаргалтай үе маань гэр бүл болж ирсэн үе маань гоё байсан. Аав маань яг занг хүн байсан болохоор жоохон адуучин залуутайгаа суулаа гэж хордог байсан боловч ээж маань намайг аюул сайн ойлгоод нөхөртөөгөө сууцсан. Би одоо хүүхэд 3-4 хүүхэд гаргацсан багтаа ч өглөө босдоггүй байсан. Тийм сайхан танхил хатагтай шиг амьдарч ижсэн. Тэр үе маань хамгийн жаргалтай байсан гэдэг эмээ маань ярьдаг байсан. Эмээхээ гар дээр өссөө би миний хувьд бол ээж маань анхныхаа хүүхэд байсан болохоор би ээж маань эмээ дээр бас нөгөө намайг ингээд өсгсөн. Тэгэхээр чи би ээж тэгээ эмээгээр бас өөрийнхөө том охиныг бас өсгүүлсэн. Том охин маань коллежд яруу хийдэг. Эдийн засгийн мэргэжилтэй банкнд ажиллаж одоо коллежд яруу хийдэг. Тэр охины маань бас 20 нас хүртэл өсөж гисэн. Тийм боёнтой эмээтэй хүмүүстэй бид миний ээж ч гэсэн ажилласан хүн байсан. 8 хүүхдээ өсөж хүмүүжүүлэхэд маш их тусламж одоо тэр сэтгэлээрээ тийм ажилласан хүн байсан. Манай аавыг бол энэ нутгийн хүмүүс маш их ажилласан хүн байсан. Одоо Чулуунбаатар байх шиг юм баг гадаа нэгэд торох чулуу байдгүй тийм цэвэрчтэй тийм ажилласан хүмүүс байсан гэдэг бол нутгийн ард хүндтгэн ярьдаг. Досон баар болон энэ яг энэ дэнжтэр манай бидний хүүхэд ахт бид нар өсч хүмүүс бүгд л энэ гэртээ бож гэнаа төрсөн. Би бол хойтон бахта ирж очдог байсан. Дүүнер маань бол энэ гэртээ өссөн. Тэгээ аав маань амьсрын бахта дүүнерээ маань одоо энэ том дүүгийн маань тусна гаргаж хоримлуулсан. Хамгийн том бэр маань тэр бай. Энэ манай хамгийн том бэр их ажилласан үлгэрч чичээс сайхан өсгөө байгаа. Манай бэрүүд ер нь мундаг ажилтай. Манай хөдөө өссөн болохоор манай дүүнер надаас бусна баг ер нь аягүй их ажилсаг. Тийм хөдөлмөрт эртэж хүмүүс байдаг. Би ч яг том хайж байна. Гэхдээ яг нөгөө албаны ажил төрийн албанд ажиллажсэн болохоор ямар ч ажлыг салгуулдахгүй явсаар байгаа яаралтай төрөмжлөлт дүртэй гарчирсан. Ийм л гэр бүлтэй хүмүүс үр хөвгтүүд маань маш олон барж байгаа. Бид нар хөвгтүүд энэ ургийн баярыг бол хийхгүй байхын арга олон жил яригдсан. Олон жил яригдчихэж энэ жил хийж байгаа байхгүй юу? Энийг зохион байгуулж байгаа энэ ахан дүүстэй Нандин гэрэл нэргүй Нандин гэрлийн гэргийн наран цэцэг багш эдгэрт бол тусгаал нь туул сүхэ туул сүхэ хоёр бол манай ээж нь баг дүүгийнх нь төмөр атрах тий тэдний энэ хүмүүст чин сэтгэлээсээ баярлалаа үргэлжлүүлээд энэ ургийн баярыг өшөө гоё цааш нь ойр орхон 5 жилийн зайтай ч мөн зохион байгуулаарай гэж уриалж байна. Хүсэж байна гэдгийг уламжлаа. За энэ хавар нутгалгаа да. Энэ дүүрэн Чулуунбаатарыг нутгана. За бид нар ч ээжээсээ наймуулаа. Одоо тоолуулаа ба. Гэр бүл 6-аа 4 хүүхэдтэй. Аавч одоо дүүрэн Чулуунбаатар гэж адууч юм байсан. Ээж маань одоо лувсан жамцан цэнцэн гэж байсан. Одоо эхээс наймал өвлөж заацлахад сурж үлдээ.
Одоо малч ухааныг нь юу яалаа та одоо өвлж авсан да. Одоо өөр яах вэ? Одоо хөтөө байдаг болсоо. Ахнар дүүнийхээ малыг хараад тэгээд Ургийн баярын сэтгэлээ оо сайхан байна. ахтай нартай хандаж бас юу гэж хэлмээр. За ахнар дүүнэртэй хандаж одоо өнөөдөр сайхан ахнар дүүнэр маань цуглалаа одоо сайхан баярлалаа л гэж хэлээ. Энэ бол бидний аав ээж энэ ургийн баярт 5 дахь охин байхгүй манай ээж дээрээсээ 5 дээрээ 3 ахтай нэг эгчтэй өөрөө тэгээд нэг дүүтэйг ингээд 5-аа энэ бидний аав. Энэ 67 онд аав ээжээр маань гэр бүл болж бид нар 8 сайхан хүүхд төрөж өсгөж гарын ганцанд хөлийн дөрөнд төрсөн. Понта аав ээж маань. Ингээд энэ талд одонгууд ээж маань 4 хүүтэйг авах болсон зураг. Энэ дүү маань байхгүй. Тэгээд хэдэн дүндэр маань. Энэ манай баг энэ хоёр хоёлаа нийгэн жолооч. Энэ одоо саяны ярилцлагасан ганц малч бодом заламжилсан малчин гэрэл хөдөө яг нутаг дээр нь амьдарч байгаа хүн бол энэ байна. Дүүдээ баярлж явдаг шүү. Энэ болонгууд манай том дүүгийн гэр бүл энэ том бэр маань энэ том хүн цагдаагийн ерөнхий газар одоо газар жолооч. Энэ баг хүн энэ том охин химийн багш Улаанбаатар хотын сургууль ерөнхий боловсролын сургууль химийн багш. За энэ том дүүгийн маань хүргэнийх нь том охиных нь гэр бүл байхгүй юу? Энэ жолооч залуу нөхөр нь ингээ 3 хүүхдийнхээ хамт амьдардаг хим биологийн багш Улаанбаатар хотод ажилладаг. Улаанбаатараас хүлцэн ирээд оролцож байгаа өөр хүүхдүүдтэйгээ. Эднийх 3 хүүхэдтэй тий? 3 хүүхэдтэй. За энэ бүрлэж дүүгийн маань гэрүүлээ. Энэ дүү маань байсан урьдчилан аваараас болоод нас урсан. 3 хүүхэдтэй тий. Хүүхдүүд нь байгаа. Хүүхдүүд нь ирсэн гадаа 3 сайхан залуу явж байгаа. Эдгээр ирсэн. Энэ дүү маань газрын тосонд тоогооч манай дээрээс 3 дахь эмэгтэй. Тэгээ 3 дахь эмэгтэй. Тий. Энэ хүүн нэ офицер гой балтад ажилладаг энэ гэр бүл нь ингээ хүүхдүүдтэйгээ бэр хүүхдүүдтэйгээ байж байгаа зэрэг. Энэ бол өөрийнх нь 2 хүүхэд. Тий. Энэ 2 хүүтэй айлахгүй. Тэгвэл нь ирэх сонирхолтой байсан газрын тос чинь нөгөө оростой ажилладаг утга ирж амжаагүй. Тэгээд ямар ч байсан ингээд эндээ өөрөө сэтгэлээр бол олцч л байгаа ах гэж бодчиход мамаг олцоо өхөө нь бол гадаа явж байгаа байхгүй. Тий. За энэ бол манай гэр бүлийн зураг. Би айлын том нэг энэ бид нар хүүдүүдээ ишин байрлуулаад тогтуудаа ишин байрлуулсан. Энэ бид хоёрын залуухан байх ах бол төхөр маань цэргээс ирээ би төгсж ирээд ингээд танилцаад гэр бүл болчлаа. 89 онд гэр бүл болсон. Тэгээд хүү маань энэ манай том охин энэ одонгод Хилийн цэргийн тэг 306 дугаар ангид ажилладаг. Энэ одонгод эрүүл мэндийн газарт мэргэжлэг хийдэг. Манай баг хүүд малчин. Тэгээд 4 хүүхдэн нэг нь малчин 3 нь ингээд төсвийн байгууллагын ажилчтай. Тэгээд манай том охин 2 хүүхдтэй зураг авахсан. Саяхан жоохныхын зураг гэсэн мэт саяхан авахсан. Энэ болгоод Хилийн цэрэгт ажилладаг хүүгийнх маань. Хүүгийн маань гэр бол бас л офицер нууцын албанд ажилладаг. Тэгээд одоо сая бол нэг ажилтаа болохоор хийж юмжаагүй. Хүүхдүүд нь ирсэн сая бүжгэлсэн. Энэ болгоод эрүүл мэндийн газараас ажилладаг манай баг охин 2 охины маань энэ бол маркет ажилладаг. Манай хөргөн Тэнгис гэдэг залуу. Энэ манай баг хүүгийнх. Баана гэдэг энэ гэр бүл нь 3 хүүхдтэйгээ хамт амьдардаг. Энэ болонгууд мөнх цэцэг манай дээрээсээ 2 дахь эмэгтэй дүүгийн. Одоо энэ байхгүй. Мөнх цэцэг дүүгийн маань гэр бүл 4 охинтой. Гэр бүл нөхөр нь бол нас урсан. Тэгээ саяхан энэ зургийг авуулсан болохоор энэ 2 охин нь болгонд хоёулаа багш. Энэ 2 нь 10 жилийн сурагчтай. Энэ багангийн багш энэ коллеж юуны багш. Технологийн багш. Ийм ажилтаа хүүхдүүдтэй. Ингээд өнөр өтгөн айл байна.